За 12 сарын 5-ны өдөр буюу өчигдөр ердөө хэдхэн цагийн өмнө Netflix нэлээд том зарлалыг одоо энэ твит дээр тавьсан байна. Энэ юу вэ гэхээр Warner Bros. Студийг одоо худалдаж авах тухай гарч байгаамаа. Энэ бол одоо entertainment салбарыг одоо дөргөөсөн маш том мэдээ болсон. Тэг ерөөсө хэдхэн цаг болж байна. Ер нь бол одоо энэ том хилцээр бол нийтдээ 82 тэрбум ам долларыг өртөхтэй гэж байгаа. 82 тэрбум ам доллар гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тэр кино, телевизийн хөрөнгө өөр бас нэг HBO Max гэдэг стриминг үйлчилгээ байгаа шүү дээ. Эндтэй бүр нийлүүлээд худалдаж авах болсон байна. Гэхдээ яг бас нэг сонин шийдэл гарсан юу вэ гэхээр 100% бүгдийг нь авахгүй юм байна. Warner Bros. Discovery гэдэг компани байгаа. Тэрний гүйцэтгэх захирал нь Дэвид Заслав гэж хүн байдаг. Тэр хүний хэлснээр болохоор Warner Bros.-ийн кабелийн болон одоо шугам телевизийн сүлжээ network юм байна л да. Энийг Discovery Global нэртэй тусдаа одоо хувьцаат компани болгож гаргаж салахаар төлөвлөж байгаа юм байна. Тэгэхээр энэ одоо Discovery Global гэсэн энэ одоо телевизийн кабелийн телевизийн сүлжээ нь л Netflix-ийн дийлэнд орохгүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөдөө энэ бүх тохироо маань 2026 онд эцэст нь шийдэгдэх төлөвтэй байгаа юм байна эхний байдлаар. Тэгээ Netflix-ийн одоо ерөнхийдөө энэ ч юу гэсэн үг 100 гаруй жилийн түүхтэй маш том Warner Bros. Студид болон HBO болон DC брэндүүдийн бүх төслүүдийг одоо эзэмших нь байна шүү дээ. Яа. Аимшигтай. За энд бас нэг юм харагдлаа. Би бас Twitter дээрээс зэр мэдлэл хардаг. Тэгэхээр одоо энэ ганц нүүдлэр Netflix маань одоо entertainment түүхэнд хамгийн хүчрхэг одоо оюуны өмчийн одоо эзэмшигч болж байна. Юу гэж нэлэхээр одоо Warner Bros. ч одоо маш том цувралуудыг идэв шүү дээ. Хамгийн сүүлийн үед Peacemaker байна. Алдарт одоо франчайзуудын домог болсон одоо Harry Potter, Lord of the Rings, The Matrix, Monsterverse одоо юу гэдгийг Conjuring гэдэг энэ аимшигтай гайхалтай том цувралуудыг эзэмших нь. Одоо энэ Twitter дээр ингээд юу байгааг нь жагсаалтсан байж тээ бүр тоомж ирээч байх шиг. Адуулт төсвийн хүртэл үт юм уу? DC Comics бүр ингээд амар урт лист байгааз. Йоо. Тэгэхээр мэдээж DC Comics гэж сая дурдлаа л да. Тэгэхээр DC Comics-ийн бааtruуд тэгэхээр ч одоо юу гэсэн үг вэ? Нөө Batman, Superman, Wonder Woman, Joker болон бос дөрүүдийг одоо Netflix хяналтанд авчиж шүү. Тэгэхээр Netflix одоо энэ дөрүүдийн эрхийг эзэмшигч болсноос дурын хооронд нь хольж дахиж ийм франчайз ямар нэгэн кино анимашн юу их юу ч хийж болохоор байгаа байхгүй. Тэр эрхүүд нь бүгд ирж гин гэсэн үг. За бас нэг зүйл нь HBO гэж байна те. HBO дотор ч бас нэлээд алттай цувралууд байгаа. Одоо та бүхэн сайн мэдэн дээ. Game of Thrones, Sopranos, Last of Us, The White Lotus зэрэг зөндөө олон шилдэг цувралууд байгаа шүү дээ. Эдгээр бүгд Netflix дэрнэ гэсэн үг. Гэхдээ Warner Bros. Television ч бас Friends-ийг бүтээсэн. Friends та нар бодоод үзээрэй. The Big Bang Theory гэдэг энэ том цувралууд бүгд Netflix дээр ирнэ. Тэгээд гол нь Netflix чинь Friends-ийг одоо өөрийнхөө сувгаар цацханд маш их төлбөрийг төлж одоо тодорхой хугацааны гэрээгээр тэ байнгын биш гэж байршуулдаг гэсэн та бүхэн санаж байгаа. Эднэрийг одоо Netflix платформ дээр одоо хязгаарг одоо лицензийн мөнгө төлөхгүйгээр түрээс төлөхгүйгээр өөрийнхөө орон зүйцийг худалдаж авч идэх адилхан болох гэдэг байгаа байхгүй юу. Ингээд та бүхэнд бас магадгүй сонирхолтой санагдаж байгаа бол энэ Netflix яагаад одоо Warner Bros-ыг худалдаж аваад байгаа юм бэ? Hollywood-ийн бүхлүүд студийг худалдаж аваад байгаа юм гэсэн асуулт гарна л да. Тэгээд хариулт нь бол мэдээж хэрэг ойлгомжтой. Энэ бол одоо урт хугацааны оршин тогтнолоо зах зээлийнхээ одоо ноёрхож монополлох гэдэг байгаа байхгүй юу. Яг л одоо Netflix-ийн сүүлийн жилүүд одоо Disney Plus, Prime Video, Apple TV зэрэг өрсөлдөгчтэй нэлээд хүчтэй дайралтай тулгарсан. Тэгээд зарим талаараа эдгээр бас илүү гарч байгаа тий. Тэгэхээр эднийг нөхөх одоо маш тийм том нууц зэвсгэнлэл болж байна л да. Нэгэсэндээ одоо Warner Bros-ыг авснаар маш том контентын санг бүр мэсэн эзэмшин тэгээд түрүү дээр хэлдэг шиг лицензийн төлбөр төлөхгүй маш тогтвортой үйл ажиллагаа явуулах том бүрдэл болж байна л да. Гэвч Netflix Warner Bros-ыг худалдаа авах юунд чинь бас нэлээд хид хідэн студид оролцож ирсэн шиг санах юм. Ганцхан Netflix-тэй Netflix эцсийн шатанд ялж л тээ. 100 жилийн түүхтэй компани студийг худалдаж авахар тэдний одоо байгаа маш их сан байгаа шүү дээ. Тэрийг дахин шинээр бүтээх боломж гарч ирнэ гэсэн үг. Дахин одоо хүмүүсийг хойлруулах гэх юм уу те. Ер нь бол Netflix бол одоо Warner Bros-ийн одоо уламжлалт кино чатар гаргадаг арга барилыг бол хавьяар нь хадгалнаа гэж тийм амлалт юм уу мэдэхгүй нэг юм яриа гарсан байгаа. Ер нь бол Netflix өөрсдийн гэсэн кино чатрын бас сүлжээтэй болж байна гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгээд Netflix ч одоо Netflix House гэдэг нэг юм сэдвчилсэн парктай болох гэдэг шүү. Netflix-ийн алдартай бүтээлүүдийг одоо тэр парк дээр гардаг одоо юу гэдэг. Хонконг, Сингапур, Шанхай тодорхоор Disneyland руу ордог шүү дээ. Тэгээд тэрнтэй адилхан Netflix House-ийн ийм одоо сэдвчилсэн парктай болох ч гэсэн Warner Bros-ийн зүйлс одоо нэмэртэй дэмжлэгтэй л авах гэж бодож байна зүгээр. Яа, ил юм мэрэгдэв л би зүгээр дотоод гэж бодсон. Хэрэглэгч буюу хэрэглэж байгаа бидэнтийн хувьд ямар давуу тал үүсэх вэ гэхээр HBO Max руу дахиж нэвтрээд нэг subscription төлөхгүй, Netflix төлөхгүй нэг дор бүгдийг хэрэглэнэ. Хэрэглэж байгаа хожиж л байна л да бас. Том тийм мега үйлчлэгийг бий болж байна гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр магадгүй энэ мэдээж хэрэг худалдаж авч байгаа юм чи HBO Max буюу энийг бол Netflix-тэй нэгтгэж л таараа яваа энэ бол ойлгомжтой. Харин кино контент бүтээдэг уран бүтээлч те нөгөө талдаа бол эдгээр бол бүгд л одоо тэр нийслэн холбоонууд гэдэг шүү дээ. Гилд гэдэг нь одоо нөгөө юу гэдэг нь те зурлаачтай холбоо, найруулагчтай холбоо, продюсерийн холбоо гэдэг юм уу монголоор л гэж хэлж байлаа л да. Иймэрхүү холбоод нь бүгд мэдгдэл гарсан. Тэгээ мэдгд дээр нэг ч юм амар эсэргүүцээд байгаа юм байхгүй зүгээр л хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бидэнтэй хамтран ажиллахад одоо юу гэдэг нь те найс байгаарэ. Тиймэрхүү утгатай агуулгал гаргаад ирсэн юм шиг байна. Тэгээд яг хуу Netflix бол одоо мангар том юм том нэр алдарт хүрсэн том найруулагч. Угаасаа ямар ч кино хийсэн тэр нь одоо хүн үздэг тийм томоохон уран бүтээлчүүдтэй хамтран гарцаагүй болж байна энэ том нэгдлүүдэн дээр. Харин ямар сөрөг талтай вэ гэхээр магадгүй маш том төслүүдийг сангуужуулах боломжтой. Дээр нь хитрхийх эрх мэдэл нэг газар төвлөрөхөө гэсэн айдас хүмүүсийн дунд ярьж илээ л дээ. Хүмүүсийн ярианунд. Тэр нь юу гэж юм гэхээр маш их том төслүүдийг шийддэг болсноор ийм жижиг гоё одоо туршилтын шинжтэй төслүүдүүд бүгд орхигдноо. Олцоохон блокбастер буюу тэр өргөн нийт массыг хамарсан том хэмжээний бүтээлтэй л аягүй цаг хугацааг зориулна гэсэн тийм айц одоо эргэлзээ эрсдэлтэй болгоомжл ингээд хүмүүсийн дунд тарж байгаа юм блэ. За гэхдээ бас нэг зүйл байна. Одоо ингээд яг эдгээр ингээд иймэрхүү юм боллоо гэдээ эднийг ингээд зарлж байна л та. Тэ? Нийтдээ бол 82.7 биллион одоо доллар тий. Гэвчний үнэлгээ нь болохоор 72 биллион тий. Иймэрхүү байдлаар энэ одоо бас нэлээд уртл мэдээлэл гаргасан байгаа. За тэгэхээр эндээс харахад одоо гол зүйлс нь маань юу вэ гэхээр энэ бүх 8-ыг одоо шууд хийгээд окей бүр худалдаад аваад Warner Bros. Netflix-ийн доор орцсон гэсэн үг биш юм аа. Ийм том хэмжээний нэгдлийг одоо зохицуулах одоо байгууллага Америкийн тэр нэг зохицуулдаг байгууллагууд шүү дээ. Тэдний хараанд бол угаасаа автоматар орж байгаа. Тэгээд монополи эсрэг хууль мөл ч юм уу янз бүрийн болоод одоо Америк нэгдсэн улсын Justice яам бий одоо монголоор хууль зүйн яам гэх юм да. Эднэрийн хараанд ороод тэгээд янз бүрийн шалгалт малгалт янз бүрийн зохицуулт нэлээд өгдөг. Гэтэ энийг амжилттай болгохын тулд Netflix хамаг байдгаараа лобби их нь ойлгомжтой улс төрчдөд зохицуулах байгууллагуудын зөвшөөрөл гарснаар энэ 8 эцэслэгдэх баха. Юмны нэгдэл гэдэг чинь одоо шууд за мөнгөө шижүүлээ маргааш наавна гэсэн байхгүй юм чи бүр жил мэл мангар удаа үргэлжилдэг байхгүй. За ер нь бол DC-ийн ертөнцийг голцоохон одоо баг өдөрдөж байгаа James Gunn гэдээ найрлаж байгаа шүү дээ та бүхэн санаж байгаа мэдж байгаа. Тэгэхээр энэ James Gunn найрлагчтай Netflix-ийн хэрхэн ойлголцох вэ? Цаашдаа хамтрах уу? Хүний солио аяжих уу? Соёлын ялгаа гарах уу? Хоёр компанитай нэг нь кино үздэг студ нэг нь стриминг үйлчлэгээ үзүүлдэг. Тэгээ энэ ялгаануудыг хэдэн хоорондоо уусгах нэгдэж хийж чадах вэ? Тэгэл тиймэрхүү юмнууд л энэ тэгээд Холливуудынхан том уран бүтээлчд бас жоохон имээсэнтэй Netflix-тэй бид нар ингэж холбогдмоор байна, ярилцмаар байна. Цаашд яахын санаа бодлын сонсъё гэл тиймэрхүү амар их твиттерээр явуулчихлээ. Ер нь энэ Холливуудад сайнаар нөлөөлөх эсвэл муугаар нөлөөлөх үүдийг бол яг мэдэхгүй нь тухайн үед нь л шийдэх баг. Тэгэхээр Warner Bros үйл ажиллагаа тэр чигээр нь хадгална л гэж байгаа юм. Гисэн боловч ямар ч бизнесийн байгууллага бол өөрсдөө ашигтай өөрсдөө боломжтой байдлаар л юмыг хөрвүүлдэг шүү дээ. Иймэрхүү мэдээ гараад одоо халуун дээр нь тав хүндээ ярьж өглөө нэг иймэрхүү сонирхолтой надад бол үнэхээр сонирхолтой. Хүү эн чи юу болоод байна гэж гайхаж байгаа байхгүй юу? Хүүе энэ ч одоо өчигдөр шин юу болов гэл те. Их сонирхолтой зүйлс боллоо. Ингээд та бүхэн бас өөрсдийнхөө юу гэж бодож байгааг коммент сэтгэлдээр үлдээрэй.